OKR Mongolia бүгдийг нь биш, чухлыг нь хэмж. За сайн байцгаана уу? OKR Mongolia подкаст эхэлж байна. Энэхүү подкастаараа бид хоёр бизнесийн байгууллагын гүйцэтгэлийн соёлыг хэрхэн сайжруулах талаар ярилцах болно. Өдрийн мэнд хүргэе танд. Өдрийн мэнд. Монголын бизнесийн орчинд OKR Mongolia-гийн зорилго яг юу юм бэ гэдэг талаас яриагаа эхлэе. Харин тэгээ. За бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Бас бид хоёр ингээд подкаст эхлүүлж байгаадаа баяртай байна. Тэгээ саяны асуултанд хариулахад OKR Mongolia бол франчайз дэлхийн франчайзыг Монголд оруулж ирсэн одоо анхны байгууллага байгаа. За OKR-ыг яагаад бид нар оруулж ирэх шалтгаан нь маш товчхон бөгөөд одоо тодорхой хариулъя гэвэл манай Монголын бизнесийн байгууллагууд ер нь бол сайн явж байгаа тий. Гэхдээ ер нь ямар нэгэн системтэй байх нь их чухал юм байна. Тухайн системээ яг зөв удирдан зөв чиглүүлэх ёстой юм байна гэдэг дээр бид нар их тооцоолсон. За ингээд хараад үзсэн чинь манайхан balance scorecard, KPI гэдэг маш олон одоо ийм аргачлалуудыг ашигладаг. Зөндөө олон аргачлалууд байна. За стратегийг ингээд хэрэгжүүлэхэд яг хэрэгжүүлэх явцсан дээр ингээд толгороод ирэнгүүт ерөөсөө тийм хэрэгжүүлэх тийм систем бас байдгүй юм байна. OKR-ыг дэлхийд даяар бүр гүйцэтгэлийг сайжруулах юм систем болгон ашигласан тий. Тэгээ одоо Google-с хэсүүлээд ингээд маш олон компаниудын дэлхийн нийтийн одоо олон хурдцтай өсөж байгаа. Одоо бүр Хятадд хүртэл тий. Хятадын маш олон байгууллагууд энэ OKR-уудыг ашиглаад байна. За тэгэхээр энэ яг яаж ийна гэдгсэн чинь манай Монголтой ингээд харьцуулаад ирэнгүүт манай монголчууд зөөр хүнээ үнэлээд байдаг юм байна. Гадны компаниуд бол байгууллага өсгөх гээд байдаг юм байна. Өсөхийн төлөө ингэж явцсан учраас байгууллагууд маш хурдтай хөгжиж байна. Бизнесийн байгууллагууд надад Хятадын одоо ямар мундаг брэндүүд гарч ирж байна те. За Google гэх юм бол Google ямар олон их ажлууд ингэж хийцэн байна те. Тэгэхээр ингэж яаж энэ одоо хүний нөөцийг те одоо бүхэл төрлийн нөөцүүдийг ашиглаад одоо бизнес нь ингэж цэцэглэн хөгжөөд өсөөд байна гэсэн чинь OKR-ийн аргачлалыг ашигласан байгаа байхгүй юу. За тэгээд Монголд ингэж OKR ер нь ковидын дараагаас л ер нь мэдчихсэн их байгууллагууд бол ерөөсөө за тэгээ 2021 оны хавцаа штэ тий. Тэгээд ингээд Монголд орж ирээд ингээд явж байтал яг хөгжлийнхаа явцад Монголд бол яг ингээд сайн бас хэрэгжүүлэх нь төдийлөн сайн бас биш байсан. Хэрэгжүүлж байгаа явдал нь. За тэр нь яаж вэ гэхээр яг системээр нь энийг бид нар мэдэхгүй мэ зөв мэдлэг авчаад тэр мэдлэгээ хэрэгжүүлэх гэдэг юм байна. Одоо бид нар тэр мэдлэгээ ур чадвар болгочоод ур чадвараар системтэйгэр нь одоо байгууллагатаа нэвтрүүлэх нь их зөв юм байна гэдгийг одоо олж харсан. Тийм учраас OKR Mongolia энэ OKR франчайзыг Монголд одоо аль биесны эрхтэйгээр оруулаад ирсэн байж байгаа. Тэгэнгүүт би одоо ингээд OKR-ийн талаар мэдээлэл ингээд Монголын мэдээллийн сувгуудаар хараад ингээд номын дэлгүүрүүдээр харахаар OKR-ийн талаар ер нь бол хэвлэгдсэн нэг ном байт юм лээ. John Doerr-ийн Measure What Matters буюу одоо яг Монгол дээр болохоор хамгийн чухлыг нь хэмж гээд. Энэ номон дээр болохоор мэдлэг бол 2 дугаарт юм аа. Гүйцэтгэл бол нэгт юм аа. OKR-ийн бол үндсэн зарчмуудын нэг гэдэг жаа. Тэгэнгүүт одоо ингээд байгууллагууд дээр стратеги хэрэгжүүлнэ гэдэг стратегийнхаа зорилгыг тавьдаг. Тэр маань яг үүндээ стратеги гэдэг чинь өөрөө томоохон одоо групп 500-аас дээш ч юм уу групп компаниуд дээр хэрэгждэг зүйл юм уу эсвэл жижиг дунд байгууллагууд дээр хэрэгждэг зүйл юм уу? Энэ стратеги өөрөө гүйцэтгэл болохын тулд бид нар ямар арга зүй эзэмших ёстой юм бэ гэдэг дээр л OKR дэмжлэг үзүүлээд зөвлөмж үчиг гэж ойлгоод байна л да. Тэгэхээр одоо энэ хэдүүлээ стратегиэс танаас асууж эхлэе л да. Стратеги яг өнөөдөр яг бүх байгууллагууд байх ёстой зүйл, зайлшгүй байх ёстой зүйл үү? Тэрийг одоо за жишээлбэл одоо 100 хүнтэй байгууллага байлаа гэж бодоход тэр хүмүүсээс та өнөөдөр компанийнхаа стратегийг мэдэж гин үү? Стратеги чинь юу вэ гэдээ асуухад нэг 100-аас нэг 10% нь бодит байдал дээр манай стратеги юм юмаа гэдэг агуулгыг бол хийлгэх байх. Тэгэхээр энэ стратегийг яг бүх хүн мэдж явах, компани бүх хүн мэдж явах ёстой юм уу? Заавал том байгууллагууд стратеги гаргах ёстой юм уу гэдэг дээр хоёулаа яриагаа үргэлжлүүлээ. Айгүй хэрэгтэй асуулт. За бид нар стратегийг яг яаж гаргадаг вэ? Тэ? Стратегийг яаж гаргадаг вэ? Ямар байгууллагууд стратегтэй байдаг вэ гэж. Тэгэхээр бүх байгууллагууд стратеги гаргаад байдгүй.
За Монголын нөхцөлд бол тэр ялангуяа бүр тий. Харин удаан ингээ оршин тогтнодсон бизнесийн компаниуд тэд нар бол стратегийг гаргаж явдаг. Стратегийг гаргах аргачлалууд байдаг. Тэр аргачлалуудыг бас ингээд ашиглаад явдаг байхгүй. Жижиг дунд бизнес бол стратеги төлөвлөлтийг бол нэг сүртэй хийдгүү. Яг өдөр тутмынхаа үйл ажиллагаагаа хийгээд тэрнээсээ ашиг орлогоо ингээд олоод явж яадаг тийм байгууллагууд ч бас байна. За хувь хүн ч гэсэн баг стратеги гаргаж болох байхгүй. Ер нь бол тий. За би одоо ойрын стратеги гэдэг чинь ер нь төлөвлөгөө шүү дээ тий. Бид нар алсын хараа гэдэг чинь ер нь бол хувь хүн тал руугаа бол мөрөөдөл гэсэн үг байхгүй тий. Би мөрөөдөлтөд хүрэхийн тулд яг ямар стратегиар явах юм бэ? Тэр стратеги яаж гүйцэлдүүлэх юм бэ гэдэг л ийм гурван л одоо ийм алхам байна шүү дээ тий. Нэгдүгээр стратегитай байх нь тий, зорилготой байх нь. Хоёрдугаарт нөгөө зорилгоо яг яаж хэмжих юм, яг тэр зорилготой хүрсэн байна гэдгийг яг яаж хэмжих юм. Гуравдугаарт тэр зорилготой хүрэхийн тулд би яг юу хийх вэ гэдэг ийм алхамуд байна тий. Тэгэхээр энэ нэг ердөөсөө том байгууллагууд, дунд байгууллагууд, жижиг байгууллагууд одоо хувь хүн хүртэл ингээд энийг хийж болтоо гэсэн. За стратегийг яг яаж гаргад юм бэ гэсэн. Хамгийн эхлээд алсын хараанаас эхэлнэ тий. Бид нар одоо жишээлбэл би аль дээр нэг ярьжсэн хоёлаа нэг Ford компани нөгөө алсын хараа байсан шүү дээ тий. 50 жилийн дараах одоо алсын хараагаа ингээд зурсан. Өөрөөсөө ингээд мөрөөдлөө хийсэн тий. За тухайн үед одоо 1850-аад онд ч үлээ тий. Зам дээр нь тий зөндөө олон морин тэрэгнүүд л явдаг байсан. Морь мэдээж яриг яах вэ баана тий одоо ялгац гаргана. Тэгээ зам дээр тэр нь ингээд маш их байдаг байсан. За тэрөөнийг Ford компани байхгүй болгоно. Бүх энгийн ард иргэд ч гэсэн энэ машиныг ингээд унаад явж идэг тийм энгийн ард иргэд машиныг худалдаж авах тийм боломжтой тийм машин үйлдвэрлэнэ. 50 жилийн дараа бид нар тийм болгоцсон байна. Америкийн зам дээр нэг ч морь явахгүй тий морин тэрэг явахгүй гэдэг. За тухайн үед яадаг байсан бэ? Cadillac гэдэг ингээд аюу том тийм машинууд байсан. Тэр машинууд маш үнэтэй. Тэгээд дандаа л энэ мундаг том баячууд л тэрнийг хэрэглэдэг байсан бол Ford тэрнийг өөрчлөе гэж бодсон. Энэ бол тэдний юу вэ? Мөрөөдөл байсан тий. За энэ мөрөөдөлтөд хүрэхийн тулд бид нар яг яаж хүрэх вэ гэдэг ийм стратеги гаргаж байгаа байхгүй. Тэрэндээ хүрэх одоо тактикнууд, одоо стратегинууд. За тэгвэл бүгдээрээ одоо нэг юм үйлдвэр барих нь байна тий. Одоо өөр яг ямар байдлаар тэр одоо 50 жилийн дараа машинтай болох вэ гэдэг тэр чинь бол стратеги төлөвлөгөө гаргаад ирчихнэ. За тэгвэл тэр стратеги төлөвлөгөөндөө хүрсэн гэж бодъё тий. Хүрсэн байх нь яг яавал тэр төлөвлөгөөндөө хүрсэн бэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй байна л да. Үр дүнийг ямар нэгэн байдлаар үр дүн гарсан байх хэрэгтэй тий. Тэгэхээр тэр нөгөө зам дээр байгаа бүх машинууд ч бүх моринууд нь алга болчих юм бол тэр төлөвлөгөөндөө хүрсэн гэж бодчих нь шүү дээ тий. Тэр чинь бас цаг хугацаатай байна тий. Нэг 50 жилийн дараа гэдэг хэлсэн байна. За тэгэхээр бид нарт нэг юм гарсан үр дүн байх хэрэгтэй байна. Цаг хугацаа байх хэрэгтэй байгаа тий. Тэгэхээр яг энүүнийг одоо зүгээр энгийн одоо энэ Монголын бизнес дээр ингээ буулгаад үзье л та. Тэнгүүд чинь манай Монголынхан за стратеги гаргачих нь байна. За энийгээ гүйцэтгэл болгох нь байна. Энийгээ хэмжээд сурчих нь байна. Энэ л хамгийн чухал байгаа байхгүй. Тэгэхээр OKR бол ердөөсөө аль хэсгийг нь авдаг вэ гэхээр тэр хэрэгжүүлэлт гэдэг, гүйцэтгэл гэдэг. Сая та хэлсэн шүү дээ, тий. Бизнесийн байгууллагын гүйцэтгэлийн соёлыг сайжруулах нь одоо OKR-ийн хамгийн том зарлага, тий. Гэхдээ хамгийн гол нь чухлыг хэмжих. Яста. Яг юунд хүрэх юм бол, яг юу хийх юм бол, яг юу нь хамгийн чухал юм бэ? Өдөр тутмын бизнесийнхаа тэр хэмжихгүй нэ штэ тий чухал нь биш байх нь штэ тий яг тэр бол угаасаа явдгаар явна. Тэгтээ тэр алсын хараандаа хүрэхэд яг юу хийвэл хамгийн чухал юм бэ гэдгийг олж авна гэсэн баггүй. За тэгээд яг нөгөө одоо юу чухал юм бэ гэдгийг хамгийн чухлыг нь олж авахын тулд магадгүй тэр стратегийг одоо ганцхан компани захирал өөрөө бол гаргаж ирэх боломжгүй. За тэгжээ гэх нөгөө одоо хилтэс ч юм уу 10 хүнтэй нэгж өөрөө дангаараа гаргаж ирэх боломжгүй. Тэгэхээр энэ яг оновчтой тэр стратеги зорилгыг яг голыг нь олж одоо өөрөөр хэлбэл зөв зорилго маань өөрөө маш амбицтай. Тэгээд нэгдсэн одоо бүх зүйл дээр ингээ уялдаатай байх хэрэгтэй, системтэй байх хэрэгтэй ингээ. Тэгэхээр энэ дээр ер нь байгууллагын стратеги дээр жишээлбэл хэдий хэрэг хэмжээний хүмүүс тоо хэмжээний хувьд одоо стратеги гаргуул оновчтой байдаг юм бэ гэдэг талаас нь бас яриагаа үргэлжлүүлээ. Яг хоо энэ бол тэр тоо хэмжээнээсээ бол биш л дээ тий. Тухайн байгууллага хэдэн одоо эхлэлтэс газар нэгжтэй байна, хэдэн удирдлагатай байна. Тэр удирдлага болгон харин яг энэ стратеги
зорилтуудаа зөв тодорхойлж чаддаг байх нь маш чухал. Төлөвлөгөөн дээр ажиллаж байгаа одоо менежерүүд гэсэн үг ч тийм. Одоо жилийн төлөвлөгөөгөө боловсруулж байгаа менежерүүд яг тэрийгэ зөв боловсруулах тийм ур чадвартай байх хэрэгтэй. За жишээлбэл зорилго гэлдэг юм те. Зорилго гэдэг чинь одоо манай сургалтын дээр гардаг л та тий. Одоо манайх чинь 24 модуль хичээлтэй сургалттай. За тэрэн дээр хамгийн ихнийх дээр нь яадаг вэ гэхээр бид нар зорилго гэж яг юу юм бэ? Тэ зорилго нь яг хаанаас орж гарч ирдээ. Хэдэн өөр төрлийн зорилгууд байдгийг. Одоо залуу менежерүүд хүртэл яг зорилго нь яг аль нь? Тэгээд тэр зорилготой хүрэх ажлууд нь ямар юм гэдгийг бас ингээ ялгаж чаддгүй. За тэгэхээр одоо энэ сургалтууд дээр бол ерөөсөө зорилгыг хэдэн төрөл байдаг. Ингэж зорилгыг тодорхойлдог гэдэг бас нэг юм байдаг. За зорилготой хүрснийгээ бас яаж мэдэх вэ? Төлөвлөгөө байгаа шүү дээ, тийм. Хамгийн гол нь key result гэдэг. Одоо OKR дээр бол objective key result гэж байгаа, тийм. Objective гэдэг бол зорилго, key result гэдэг нь бол үр дүн. Тэр бид нар нэг зорилго тавьсан. За энэ зорилготой хүрснийгээ бид нар яг яаж мэдэх вэ гэд нэг юм 3 key result гаргаад ирчихдэг. Үр дүн, гол үр дүн. Энэ бол одоо outcome гэж хэлдэг те. Жишээлбэл одоо би өөрийгөө туръя гэж бодъё те. Би турсан гэдгийг би яг яаж мэдэх вэ гэхээр би мэдээж хэрэг юун дээр хэл дээр жин дээр зогсно. За би одоо 50 хэлээсэн бол 45 хэл болтол би надад нэг 5 юу байгаа юм байна. Хэл байгаа юм байна те 5 хэлээ хаасан. За тэгвэл би 45 босно нь миний намайг торсон гэж үзэх юм уу? Айлсгүй бол би одоо шинэ жилээр гоёлын палаж өмсөхөд хамгийн гоё хэлбэртэй байх нь би торсон гэдгийг тэргээр натлах юм уу? Тэ. Тэгэхээр ердөөсөө ямар үр дүн гарах вэ гэдэг нь аюулж чухал. За тэгээд бас манайхан алдаад байдаг бас нэг юу болох initiative санаачлагуудтай хийх ажлууд. За яг турахын тулд би яг ямар ажлууд хийх юм бэ гэдгийг key result болгоод ингээд хувирчихдаг. Тэгэхээр энэ болгоныг ердөөсөө энэ сургалтын дээр бас ингээд заадаг л та. Key result-ууд нь ямар төрлийн key result-ууд байдгийг алсыг зорьсон те ирээдүйд одоо хүрэх үр дүнтэй байх юм уу? Яг одоо богино хугацаанд хүрэх үр дүнтэй байх хэрэгтэй юм уу гэдэг ингээд жижигэн нарийн деталь болгоныг сурах хэрэгтэй юм байна. Тэгэхээр менежерүүд ер нь энэ зорилго төлөвлөгөөгөө маш зөв ингээд тодорхойлоод тэрэндээ хүрэх арга замуудыг хүртэл аягүй сайн сурч ээж те байгууллагын тэр одоо хувьцаа эзэмштэй байгууллагын гүйцэтгэх захирлуудын те яг ингэ хийх гээд байгаа тэр зорилгоудаа зөв тодорхойлоод зөв хэрэгжүүлж чадна гэсэн үг. Тэгэхээр ийм байна л да одоо ерөнхий том байдлаар ингээд зорилго маань тодорхойлогдлоо. Зорилгыг дотор нь ингээд үр дүн болгоод задлаа. Үр дүн маань өөрөө initiative буюу санаачлах болоод ингээд задарч байна гэд жижиг батал нь ингээд системийн задраа ингээд хийнгүүд тэр жижиг деталь болгон дээр чинь хин нэгэн одоо тэр байгууллагын хүн бүрийн оролцоо орох хэрэгтэй болчихж байгаа. Тэгэнгүүт одоо манай компаниудын миний ажилласнаар бол алдаад байдаг зүйл юу вэ гэхээр эрхэм зорилго алсын хараагаад сайхан тодорхойлоо гаргаад ирдэг. Гэтэл тэр нь яг 100 ажилтнаас 10 нь мэдхүүтэй үгүй юу байна гэдэг чинь өөрөө бодит байдал дээр тэр зорилгын хүрхийн төлөө тэр жижиг одоо нэг бяцхан эс болоод ажиллаж байгаа тэр ажилтан өөрөө ямар ч оролцоогүй байгаа. Тэр зорилгонд хүрэхийн тулд ямар нэгэн оролцоогүй. За оролцоодоо байлаа гэхэд тэрийг яаж оролцоод байгаа юм бэ гэдгийг бол мэддэггүй юм байна гэж одоо хамгийн наад захын одоо индикатор буюу одоо илрүүлэх нь бол мэдэгдэж байна л да. Тий. Яг тийм. Одоо жишээлбэл OKR дээр ингэдэг байхгүй юу? Бид нар зорилгоо тодорхойлчлаа тий. Зорилго тодорхойлох одоо энэ үйл явц бол ердөөсөө OKR системээр нь хэрэгжүүлэхийн зүгээр 20% нь л гэж. За 20%-ийн цаашаа initiative тий одоо нэг хийж байгаа үйл ажиллагаанууд байгаа шүү дээ тий. Тэр үйл ажиллагаануудаа хийхэд ердөөсөө 80% нь OKR системээр нь хэрэгжүүлэхэд. За энийг бол улиралтай хоёлаа аваад үзье тий. За ингээд улирлын ихэнд ингээд зорилгоо тодорхойлчлоо, ажлуудаа ингээд хийж илээ. Энэ хугацаанд бид нар 7-7 хоногоор митинг хийж явдаг байхгүй спринт митингүүд хийж явдаг. Энэ хийж байгаа энэ үйл явц нь өөрөө бүх ажилтныг энүүний төлөө явж байгаа шүү гэдэг мэдээллийг дандаа ингэж өгж идэг. За энүүний төлөө ингэж явж ялаа гэхэд альва нэг юм болохгүй болоо шүү дээ тий. Болохгүй байсан ч хамаагүй зүгээрээ алдаж сураа. Алдааг одоо хүлэмжшөрөөд тэгвэл энэ алдаагаа яаж хурдтай засах вэ гэдэг сайжруулалт те дандаа ингээд сурч хөгжиж сайжруулалт хийж ингэж явах нь өөрөө OKR системийн гол одоо даваа тал болдог. Тэр мэдээллийн урсгалын тасалдал гэдэг чинь шүү дээ тий одоо энийг бол ерөөсөө systematic disconnect гэж нэрлэдэг байхгүй OKR дээр. За энэ бол байгууллага дээр маш их байдаг. Байгууллагын соёлын судалгаанууд бид нар ингээд аваад явдаг тий маш олон газар ингээд байгууллагын соёлын судалгаа хийдэг. Энэ дээр юу байдаг вэ гэхээр юу нь ингээд алдаатай байдаг гэхээр
удирдлага ажилтны хоорондын уялдаа холбоо тасалдaltaй байдаг. Одоо тийм сайн байдгүй. Яг тэгвэл ажилтан юуны төлөө ажиллаад байгаа гэдгээ мэдтгүү таны дөрөв хэлсэн тий. Алсын хараа тэжээ байж бичээстэй байж хахад ихэнх ажилтнууд тэрийг мэдгүй байна гэдэг чинь яг тэр юуны төлөө явж байгаа вэ гэдгийг мэдэхгүй байна. Хоёрдугаарт бол бид нар яг ингээд юуны төлөө явж байгаагаа мэдэхгүй байгаа учраас ажилтнууд нөгөө тэгэл өдөр тутмын ажилдаа очиод зүгээр цагаа бүртгүүлээл нэг юм ажил хийсэн болоо л ингээл өнгөрдөг тий. Хэрвээ тэр нөгөө удирдлагууд, менежерүүд одоо удирдах төвшний ажилтнууд хэрвээ тэрийгээ өөрсдөө их сайн ойлгоцсон тэрийгээ цаашаа ингээд илүү ажилтнуудад хүргэдэг болвол тий тэр соёлыг одоо түгэж чаддаг болвол энэ маш сайн тий бид нар алсын хараандаа хүрэхэд маш ойрхон байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ердөөсөө OKR яаж ийнэ гэхээр байгууллагын гүйцэтгэлийн соёлыг сайжруулж байгаа. Бид нар байгууллагын соёл гэж яриад байдаг. Одоо тэгвэл бүгдээрээ байгууллагын гүйцэтгэлийн соёлыг сайжруулъя л та. Тэ? Ганцхан энэ дотор ердөөсөө харилцаа хандлага орчиж байгаа юм. Удирдах ажилтан хоорондын уялдаа холбоо орчиж байгаа. Сахилга бат ёс зүй орчдог тий. Ингээд ердөөсөө тэр байгууллагын соёл дотор байх ёстой бүхэл зүйлсүүд энэ дотор ороод ирчдэг. Тэгээ тийм учраас энэ OKR-ыг системээр нь ингэж ашиглах нь маш зөв байдаг. Одоо би бас нэг нэлээд хэдэн байгууллагын бизнесийн стратегийг ингээд судлаж үзэж байхад ер нь бол манай Монголд бол бид бизнесийн стратеги гэдэг зүйл өөрөө зүгээр нөгөө вебсайтн дээр маш гоё өнгө аястай бичигдэж байгаа нь өөрөө зүгээр тэр зүгээр тэнд бичигдсэн вебсайтн дээр гоё харагддаг байдлаар л ашиглагдаад байгаа юм болов уу гэж би анзаарсан байхгүй. Тэгэнгүүт нөгөө талдаа тэр нөгөө өдөр тутмын зүгээр л цагаа бүртгүүлээл урд хааштай хийгээл явдаг ажилтан маань өөрөө тухайн байгууллага манай компани эрхэм зорилго алсын хараа нь юу юм бол би ер нь юуны төлөө ажиллаад байгаа юм бол гэдэг нэг тийм асуулттай. Тэгэл одоо зөв ингээл хийгээл явж явах ёстой юм шиг зүгээр ажил болвол зүгээр л өдөр тутмын тэр 8 цагийн хооронд гарч ирсэн таскуудаа биелүүлээл явж идэг ихэнх байгууллагууд дээр нөгөө одоо гүйцэтгэлийн ажилтнууд бол тийм байдаг. Гэтэл энэ OKR системийг яг цогц системээр нь ойлгоод компани дээрээ хэрэгжүүлээд ирэх юм бол тэр эрхэм зорилгот хүрэх гээд байгаа стратегидээ бид нөр өөрсдөө нэгдүгээр хүрч болж байна. Байгууллагт ашигтай. Нөгөө талаасаа тэр ажилтан өөрөө OKR-ыг өөрийн амьдрал хийгээд өөрийн тэр өдөр тутмын ажлууд дээр OKR-ын задар системийг нутагшуулаад ирэх юм бол тэр хүн ч гэсэн ажлынхаа утга учирыг ойлгоод тэндээсээ мотивац авдаг, урам зориг авдаг, сэтгэл ханамж авдаг. Энэ маань цаашлаад тухайн одоо ажилтны аргэр, амьдрал ахуй, найз нөхөд хүрээлэл бүх зүйлд ингээд өгөөж идэг тийм ээ. Тэгэхээр энэ зүйл маань өөрөө дутагдаад байгаа учраас одоо манай Монгол ерөнхийдөө бол стресс өндөр, ажлаас халшрах хам шинж өндөр, тэгээл нөгөө үе хоорондын ялгаа гэж бид нар айгүй ярьдаг учраас Gen Z үеийнхэн ажил хийх дургу байна л гэдэг. Бидний үеийнхэн тийм байгаагүй. Эднэр арай давраад байна гэдэг сүүлийн үеийн бас нэг юм Gen Z нэрийг ажил хийх дургу гэсэн нэг юм ойлголтууд айгүй их явагдаад байна шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүсэд байгаа энэ асуудлууд өөрөө тэр системийг одоо зөв нутагшуулж OKR системийг байгууллагад нэвтрүүлснээрээ аль талдаа win-win буюу ашигтайгаар сэтгэл ханамжтайгаар одоо хүргэж гарч ирэх юм болов уу гэж би хараад байгаа байхгүй юу? Яг зөв. Удирдах ажилтнуудаа чиглүүлэх ёстой. Яг энэ дээр OKR дээр бол яадаг вэ гэхээр удирдах ажилтны юм сургалтууд нь дотроо байж байгаа байхгүй юу? За жишээлбэл одоо яадیں те тэр ажилтныг удирдах ажилтаа өөрөө яг юуны төлөө явж байгаа вэ гэдгийг хамгийн нэгдүгээрт маш сайн ойлгоцсон байх хэвээр. Тэрийгэ ажилтнуудтай буцаагаад буулгах хэвээр тий. Ажилтнуудтай яаж болгодог вэ гэхээр за ингээд нэг байгууллагын удирдлага болгон өөр ингэсэн юм. Энийг ингэж хиймсэн гэдэг дотроо юм шатчихэдэг. Ерөөсө гүйцэтгэх захирлууд ч юм уу тий одоо үүсгэн байгууллагч юм уу эсвэл хувьцаа эзэмшигч ч юм уу тий ингээд яг за ердөөсөө л энэ кофег хийчихье. Тэ энэ кофег ингээ хийчээ. Гэхдээ энэ кофе бол айгүй гоё үнэр амттай ингээ байх хэрэгтэй. Ингээд өөрөө ингээ дотроо ингээ бодчихж байгаа тий. Хүн болгон миний кофег ингээ авч уугаасаа гэд ингээ тийм байгаасаа гэд мөрөөдөж байгаа. Энэ бол ингээ өөрийнх нь ингээ хувьд айгүй юм inspirational тий ингээ тийм урам зориг өгөх тий ингээ тэгэл одоо энэ кофений үнэр нь ингээ гарангууд бусад хүмүүс энэ ч байгаа хүмүүс ингээ үнэрэнд нь ингээ болол ямар гоё кофе вэ гэх тий ингэдэг гэж бодъё. За энэ одоо захирлын мөрөөдөл нь юм. За энэ кофего одоо зах зээл дээр гаргая. Брэнд үүсгэе те. За ийм л юм. Тэгэнгүүт яг энэ мөрөөдлийг доод ажилтнууд мэдж байгаа болов мэдгүй шүү дээ. Тэ? Мэдгүй. Өөрөө хийлж илэрхийл. За хийллээ гэж бодоход тэрвэл
За мэдлээ гэж бодоход түүл яах хэвээр би жишээлбэл за нэг гүйцэтгэх ажилтан байжгаад үүсгэн байгуулагчийн энэ гоё кофег хийх мөрөөдлийг түүл захирал өөрөө л санаачлаад нэг юм хэл даалгавар хиймлээз. Тэрнээс би энэний төлөө одоо оролцоод мань мэтэд ямар хамаач байх вэ гэж тийм хадлага байгаа шүү дээ. Тий. За тэгвэл одоо энэ хоёрын хоорондын уялдааг бид нар яг яаж уялдуулдгийг. Тэ одоо мэдээж хэрэг одоо чи бол ингэж байгаа штэ. За хоёулаа ингэж би байгууллагын удирдлага яг кофе хийх гэдэг. Та болохоор зүгээр ажилтан гэж бодъё л та тий. Тэнгүүд миний имийг ингэ гүйцэлдүүлээч чи хий гэд ингэ хийвэлэхгүй л чи хийх үү? Би хаанаас хэлхээ мэдэхгүй шүү дээ одоо. Тэ. Тэгээд харилцаа байна шүү дээ, тэ. Би чамайг загнаж гин, зандарч гин ч гэдэг юм уу, тэ. Тийм байдлаар ингээд чи энүүнийг хийгээдхтэй гэд ингээд хэлүүлж хийх үү? Хэр зэрэг урамтай их үү? Яг нэг үйлдэл өөрийнхөө чадхын ирээр бол үйлдэл гаргана. Гэхдээ нөгөө хандлагаас шалтгаалаад би өөрийгөө 100% дайчлах үгүйгээ бол өөрөө бас бодно шүү дээ. Бодно шүү дээ, тий. Одоо тэгээ бүр дээрэс нь энэ жинзээ энтер гэл одоо танаа үеийнхэн ч юм байна шүү дээ, тий. Тэгэхээр энэ OKR систем дотор ч гэсэн энэ харилцаа, удирдах ажилтны харилцааг хүртэл ингээд заагаад өгчдөг байхгүй. Бид нар заавал юм байх хэрэгтэй, тий. Заавал энэ харилцаа, энэ миний энэ одоо хүсэж байгаа энэ мөрөөдлийг алсын харааг биелүүлэхийн тулд ажилтнууд л хийн. Би өөрөө ганцаараа хийж чадахгүй шүү дээ, тий. Тийм учраас энэ дотор заавал удирдах ажилтны энэ ур чадварууд байх хэрэгтэй. Хүнээ яаж ажилуулах уу те? Дээрэс нь одоо энэ алсын хараагаа одоо ажилтнуудтай маш сайн ойлгуулах хэрэгтэй шүү дээ те. Тэгэхээр маш сайн ойлгуулахын тулд бид нарт бас нэг юм ур чадвар байх хэрэгтэй те. Тий, одоо жишээ нь энэ кофен дээр хэлэхэд бол яавал би энэ кофе гаргах вэ гэж боддог нэг захирал байна. Эсвэл тэрийг боддоггүй, ерөөсөө тэр ямар сонирм биш зүгээр л одоо урт ажиллаа хийгээл ализены тогтцсон ч юм уу корпорацийн соёл нь үүссэн тийм ээ урсгалаараа ингээ нөгөө snowball effect гэж нөгөө нэрэлтэй нөгөө цасан бөмбөгийн эффект шиг тухайн компани өөрөө ингээл ашиг олоод ингээл явж идэг компани тэгвэл тэр удирдлагууд яаж өөрөөсөө тэр гоё шинэлэг дараагийн шатны мотивацийг гаргах хэрэгтэй юм бэ? Яавал одоо гоё би энэ гоё санааг нэр хэрэгжүүлье. Ийм гоё санаатай болъё гэж бодох хэрэгтэй. Энэ бол нөгөө буцаад нөгөө зорилго тодорхойлох талаар модуль дээр хамаатай болох л та тий. Тий. Байгууллагууд алсын хараагаа гаргацсан байдаг ч яг таны алсын хараа мөн үү гэдг дээрээ бас жоох эргэлзээтэй бас байдаг те. Гэхдээ аяйгуу сайн гаргацсан алсын хараатай байгууллагууд байдаг. Маш гоё гаргацсан. Яг тэрнийхээ төлөө тэмүүлдэг. Яг тэрнийхээ төлөө тэмүүлж байгаа мөртлөө хамгийн чухал дээр нь төвлөрсөн байгууллагууд маш их байдаг. Бас тэр байгууллагууд яадаг вэ гэхээр яг л тэрнийхээ төлөө хамтаараа яг фокуслаад те яг тэрнийхээ төлөө фокуслж чаддаг тийм хүмүүс байдаг те. Одоо тэр болоод ердөөсөө удирдлагууд байхгүй. Одоо таны хэлж байгаагаар за тэгвэл зарим удирдлагууд болол чаддггүй те. Тэрийгээ ч мэддггүй бас байдаг те. Ер нь удирдах ажилтан болгон. За удирдах ажилтнаасаа бүр даашаа бууя те. Хүн болгон өөрийн гэсэн характертай. Зарим удирдах ажилтан болохоор их тушаангуу тийм одоо удирдах ажилтан байна. За зарим нь болохоор бүр нэгэн хэвийн байдалтай ингээд тасцсан. Тэрийгэ өөрчлөх шаардлагагүй манай компани болоод байна гэдэг тийм зан чанарт. Энэ бол ердөөсөө удирдах ажилтныхаа зан чанараас л хамаарч тухайн байгууллагын одоо соёл нь тогтоод байна гэж би харж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө удирдах ажилтны тэр хэв шинжээс нь ямар манлайлалын хэв шинжтэй вэ гэдэг. Одоо ер нь дэлхийд даяар ер нь 8, 9, 10 гэл ингээл янз бүрийн манлайлалын хэв шинжүүдийг гаргацсан байдаг л да. За энэ хэв шинжүүдээс хамаарат энэ тухайн байгууллага өсмөр байна уу, өсмөргүй ингээд энэ чигээрээ баймаар байна уу гэдгийг бас өөрөө тодорхойлдог удирдах ажилтнаас. Тэгэхээр зарим одоо хүмүүс өсөх хандлагатай хүмүүс байдаг шүү дээ. Айгүй юм сурах дуртай тий. Сурсныгаа ингээд хэрэгжүүлэх дуртай тийм хүмүүс байдаг болвол зарим нь болохоор зөвхөн яг ингээд байгаагаараа байгаа л дээ. Миний сурцсан энэ хангалттай одоо ингээд энэгээрээ явна. Манай компани орлогол ингээд өсөж явах юм бол ингээд болно. Бусад ажилтнууд ингээд хийчихнэ гэдэг ч юм уу тий. Нэг юм майндсет байна шүү дээ тий. Энэ майндсетээс хамаарч тухайн байгууллага шинэ систем нэвтрүүлэхгүй юу? Тий. Ажилтнууд юм сурах ёстой юу, сурах ёсгүй юу гэдэг юм яг тэр тухайн байгууллагын удирдах ажилтан дээр байдаг гэж харагддаг тий. Тэгэхээр хэрвээ тийм өсөлтийн одоо өсөх хандлагатай тийм удирдлагууд байх юм бол одоо шинийг санаачлаад, шинийг туршаад ингэж явах нь хэцүү. Тэгвэл тэр ажилтан одоо удирдах ажилтан бас тэр хандлагын хажуугаар бас нэг юм
тогтсон хэв маягтай тэр одоо зан чанарыг өөртөө төлөвшөөлөл бас их зүгээр юм байна гэж харсан. Ямар ажилтан, ямар байгууллага одоо энэ өсгөөд байна гэдэг дээр чиглүүлэх биш, ямар удирдлага та вэ гэдгээсээ л шалтгааллах гэдэг гэж ойлгоод байна тий. OKR-ийн үндсэн зарчим дээр бас ингээд нөгөө нэг яг OKR нэвтрүүлэлт нь бүх төвшөндөө хүмүүс нь одоо санал нэгдчихэд энэ OKR системийг нэвтрүүлэх үгүй юу гэдэг асуултанд хариулагдаж эхэлнэ гэдэг. Яг таны хэлдгээр нөгөө удирдлага өөрөө ямар майндсеттэй байна гэдэг. Биний одоо нэг анзаарснаар одоо Америкийн бизнесийн байгууллагын майндсет болон Монголын бизнесийн байгууллагын майндсетийн хоорондын ингээд зөрүүг нь харахаар Америк дээр болохоор ийм agile management буюу одоо нөгөө fail fast хурдан алдаад тэрийг нөгөө засаж залруулад тэр алдаанаасаа суралцаад явдаг. Одоо жишээлбэл Elon Musk гэж яриа л да. Тэгэнгүүт нөгөө пуужингийн маш олон төслүүд дээр нь failдэл гэдэг. Гэхдээ тэр хүн ерөөсөө тэр нь fail нь одоо амар чухал биш. Бид нэр дараагийн оролдлогыг хийх нь чухал юм а гэдэг дээр төвлөрсөн. Тэрнээс тэр нөгөө өсөлт тэмүүлэлээрээ үргэлжлүүлээд хийгээд байдаг. Тэгэнгүүт Монголд болохоор ийм нөгөө нэг төгсөд тэмүүлээд чи алдаа гаргах ёсгүй, алдаа гаргачвал чи бараг 100-ны ста нэрээ яхаараа чи энэ дээр алдтiin анхнаасаа чамайг тавих ёсгүй байсан ингээл нөгөө нэг шийтгэх тийм ээ ямар нэгэн арга хэмжээ авах тийм систем рүү орчдөг л та. Тэгэхээр ер нь бол алдаа бол байх зүйл, алдаа бол органик. Гэхдээ тэр алдаанаасаа хүн хэрхэн суралцж байна вэ? Тэр алдаа чинь чам ямар хичээл болоод заачваа гэдэг тэр майндсет байх юм бол маш хурдцтай өсөлт явагддаг юм болоо. Тий. Одоо яг тэгдэг шүү дээ OKR дээр байдаг те. Энэ дээр нөгөө fail fast гэдэг тэр зарчим. Тий. Тэр fail fast айгүй гоё. Одоо монголчины яг маш зөв. Дээрээс нь одоо манайх чинь нөгөө KPI гэдэг үнэлдэг те. Байгууллагууд дандаа үнэлж авдаг. Яг хаа ажилтнаа тэрийг угаасаа үнэлэх ёстой. Заавал үнэлэх ёстой. Ажлын гүйцэтгэлийг үнэлээд тэгээд одоо цалин урамшуулал те. Одоо тэрнтэйгээ ингээ холиод холбоод ингээд явдаг. За энэ бол маш зөв. Бид нар хаана явж гин гэдгийг заавал харах хэрэгтэй. Тэгтээ байнга яг тэрийг үнэлэх үү. OKR-ыг байгууллагууд бас нэг асуудал л да. Маш олон байгууллагууд. Одоо бид нар OKR Mongolia-г үүсгэн байгуулад 85 6 компаниуд бидэртэй холбогдоод одоо сургалт авсан байна, зөвлөгөө авсан байна, тий. Ингээд маш олон яасан. Тэгэхээр энэ хүмүүсээс ингээд сонсож байхад яг юу болж ийн гэхэлэр KPI-ыг OKR-аар орлуулах гэсэн ингэж айгүй хэрдэг. Эцэж тийм байж болохгүй тий. Энэ бол ердөөсөө байгууллагт одоо хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны стратегийг гаргахтаа бид нар balance scorecard юм уу эсвэл өөр стратеги одоо төлөвлөдөг тийм аргачлалуудыг ашиглах хэрэгтэй. Эднээсийгээ бас үнэлж KPI бас ашиглах хэрэгтэй. Үнэлгээ KPI-л зөвхөн үнэлдэг тий. OKR болохоор тэр гүйцэтгэлийг сайжруулдаг байхгүй ердөөсөө. Энэ хоёрын одоо дотоог нөхж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр ердөөсөө хизээч KPI-ыг OKR-аар орлуулах тийм юм систем бол ерөөсөө биш шүү. Харин ч OKR нь байгууллагын тэр нөгөө алсын хараа руу байгууллагын одоо нөгөө зорих гээд байгаа тэр нөгөө төлөвлөсөн байгаа тэр төлөвлөгөөнийхөө хамгийн чухлыг нь олж чадах тийм аргачлал. Тэрийг хэрэгжүүлэх аргачлал тий. Ажилтнуудыг яаж идэвхжүүлж тэр гүйцэтгэлийг сайжруулах уу гэдэг аргачлал тий. Ердөөсөө энэ одоо тэр төлөвлөгөөг л хурдтай ингэж хийлгэх боломж нь ердөөсөө энэ OKR гэдэг энэ аргачлал энэ системийг л ашиглах юм бол болчихж байгаа байхгүй. Энэ тэгэхээр яаж яах гэхээр яг удирдлагууд энэ үнийг одоо сайн мэдчихэд хэрэгжүүлдэг. Одоо жишээлбэл та сайн хэлж байна те ажилтнууд айдаг болчдаг. Ингээд хурал дээр ингээд блейм хийлгүүлдэг те ингээд зэмлүүлдэг. Тэгэхээр нөгөө ажилтнууд чинь юм хийхгүй байна гэж энэ чинь зөв. Энэ удирдлагын арга барилын энэ систем дотор ажилтнуудтайгаа хэрхэн ярилцах вэ? Ямар үед нь тэр ажилтнуудад ийм ажиллаа хийхгүй барьер үүсээд байна гэдгийг гаргаж өгдөг байхгүй юу? За тэгээд тийм барьерууд үүсдэг юм байна. За яг энэ барьерт нь энэ одоо саад бэрхшээлт нь та одоо ямар аргачлалыг нь ашиглаад энэ хүнтэй ингэж яриараа гэд ингээд заагаад өгчдөг. Бүр ингээд системээр нь ингээд заагаад өгчдөг. Ажилтнуудтайгаа
ажилтнуудтай хэрхэн ажлаа тайлбарлах уу? Ажилтнууд нь ажлаа хийхгүй бол хэрхэн ярих уу, тий? Гэх мэтлэнгээр ингээд энэ нөгөө аргачлалууд нь бас байдаг учраас энэ бас айгүй зүгээр. Тэгэхээр энэ аргачлалуудыг ингээд ашиглаад системтэйгээр ингээд хэрэгжүүлэх юм бол OKR танаа байгууллага үнэн одоо тий гүйцэтгэлээ сайжруулах гэдэг нь тий. Бид нар ингээд цалингаа асаад ах уу? Эсвэл байгууллага хурдтай хөгжих үү гэдэг л нэг юм байна шүү дээ, тий. Ер нь бол тэр за яг KPI дээр нөгөө гүйцэтгэлийн урамшуул олгоод байгаа чинь өөрөө тухайн ажилтныг ямар зорилгоор тэр урамшууллыг өгөөд байгаа юм бэ гэдэг чинь өөрөө бас бодох асуудал те. Тэгвэл нөгөө KPI за нэг үйлрэл дээр жишээлбэл за KPI-ийн үнэлгээ тухайн ажилтны үнэлгээ 70%, 80% та гарчжээ. Тэгээ тэр 80% нь дараагийн үйлрэл дээр тэгэл орхигдол өчтдөг. Тэгэл цаашаа тэр 80%-ыг 90% болгохгүй юм уу? 90% болгохын тулд үйлчлэхгүй юм уу те? Тэгэнгүүт тэрэн дээр нөгөө асуултанд OKR хариулж байгаа. Тэгвэл тэр 70% юунаас болоод алдчих вэ? 70%-ыг яаж ахиулж болох вэ? 80%, 90% болгож болох уу гэдэг юм арга зүйг нь OKR олгоод идэг. Нэг үе бодвол бас харьцангуй бизнесийн байгууллагуудыг харахаар KPI-ийн системийг бол бас нэлээдгүй хэрэгжүүлдэг болчих. За KPI маань өөрөө OKR системтэй хэрхэн хоршиж ажиллах вэ? Хоршиж одоо тэр систем нэвтрэж нутагших юм бэ. Тэр ер нь бол яг KPI болвол ингээд ажилтныг үнэлжлээ. Тэр үнэлгээ ер нь яг юунд хэрэг одоо ямар зорилгоор тэр үнэлгээ гаргаад байгаа вэ? Тэр чинь цаана нас нөгөө тэр үнэлгээ байснараа нэг ахиц дэвшил гарч бодит үр дүн гарч явах хэрэгтэй шүү дээ. Тэгэнгүүт KPI дангаараа тэр яг компани бодит өөрчлөлтийг, бодит сайжруулалтыг хийж чадчихэв үү? OKR-ыг сонирхож байгаа хүн болго асуудаг л та. Ер нь бид нар KPI-ыг OKR-аар орлуулах уу гэж бодож байгаа. Тийм учраас бид нар энэ сургалтыг авч байгаа гэдэг зөвлөх үйлчлэгээ авмаар байна гэж ярьдаг байхгүй. За тэгэхээр яг энэ дээр ойлголт өгөхөд бол за байгууллага оршин тогтноод те ингээд юм бизнес нь ингээд жигтгэн явж байгаа юм байгууллагад байгаа шүү дээ те. KPI-аараа үнэлээд ингээд явж байгаа. Энэ бол зөв. Яг гэвэл энэ чигээрээ л байх хэрэгтэй. Business as usual гэж хэлдэг байхгүй. BAU гэдэг. Энэ болохоор энэ ажил нь явагдахтаа заавал энэ ажлууд нь үнэлэгдэж идэг. За OKR ороод ирэхлээр яаж яана гэхээр тэр бизнесийн одоо өдөр тутмын хийгддэг энэ ажил дээр нэмээд ороод ирж байгаа гэсэн. Энэ юу вэ гэх юм бол хамгийн чухал дээр төвлөрсөн тэр ажлуудыг OKR аргачлалаар ашигладаг. Жишээлбэл ер нь ингээд бодоод үзье. Байгууллагын нийт ажлыг 100% гэж аваад үзэх юм бол 80% нь business as usual гэдэг хэсэг нь явна. Ердөөсөө дандаа өдөр тутмын ажлууд нь явагдаж байна. Энийгээ KPI-аар үнэлээд явжээ. OKR бол тэр одоо нийт ажлын 100%-ийн 20%-д нь л OKR-ыг ашиглана. Яг тэгвэл байгууллагын тэр хэсэг дээрээ хамгийн чухлыг нь үнэлсэн байгаа шүү дээ. Хамгийн одоо нийт хийгдэж байгаа тэр 100%-ийн ажлын 20% нь л хамгийн чухал ажлууд байх хэрэгтэй. Тэ? Бүх ажлууд хамгийн чухал биш шүү дээ. Тийм учраас тэр 20%-ийг одоо OKR аргачлалаар яваачээ. Энэ бол байгууллагын танай байгууллагын өсөлт рүү чиглэсэн энэ үйл ажиллагаа. OKR дээр бас яг адилхан одоо гол үр дүнгууд байна. Яг юунд хүрэх гээд байгаа те тодорхой бас хэмжүүрүүд нь бас байж байна. KPI-тайгаа адилхан. Ердөөс ямар ч бараг ялгаа байхгүй. Тэгэхдээ KPI бол хаана явж байгааг хэмждэг болохоос биш. Одоо хаана явж байгааг яг хэмжүүрийг нь заадаг байхгүй. Зүгээр энэ хэмжүүр энэ байна. Жишээлбэл одоо хүн ингээ халуурдаг шүү дээ. Халууны шил аваад ингээд үзлээ те. Тэнгүү тэр халууны шилэл гэсэн үг байхгүй ердөөсөө KPI гэдэг бол тэр хэмжүүр нь тэр одоо багч нь гэсэн үг шүү дээ те. За тэр хэмжүүр нь одоо 38 градус ингээ заалаа. Тэгвэл бид нар яг юу хийх юм бэ гэхээр OKR гэхгүй. OKR тэрлүү ингээ тэр хийх үйл ажиллагаануудыг зааж өгдөг, чиглүүлж өгдөг, гүйцэтгүүлдэг ингэж явдаг. Одоо 38 болчих юм бол за ийм үгүй гэдэг нэг юм аваад өгч штэ. Тэр чинь бол тэр хэсэг нь бол OKR гэдээ ойлгочих. Ер нь бол байгууллагынхаа 80% нь одоо бизнесийн ерөнхий одоо үйл ажиллагаа. Жишээлбэл хүний нөөцийн ажиллагаа хүний нөөцийн одоо хэлцсэн байлаа шүү дээ тий. Танаа OKR чи юу юм ингээд асууж болно тий. Тэгвэл хүний нөөц манай OKR бол цалин тавихаа гэдэг тий. Манай обжектив бол манай зорилго бол ажилтнуудын цалин тавих гэдэг юм бол тэр бол зорилго. Яг үнэхээр өсөлт рүү чиглэсэн зорилго мөн үү? Биш. Тэр чинь бол урсмал өдөр тутмын ажил гэсэн үг шүү дээ тий. Тэр чинь бол яг 80%-ийн ажил гэсэн үг байхгүй юу? Тэгвэл хүний нөөцийг яг тэр OKR нь яг юу яаж болох вэ? OKR нь одоо дараагийн шатанд компанийг бэлтгэхэд түлхэж үзүүлэхүүц хүний нөөцийн нэгжийн функц. Яг зөв тийм шүү дээ тий. Мэдээж хэрэг хүний нөөц дээр одоо стратеги төлөвлөгөөнд
дотор орсон те байгууллагын өсөлт рүү чиглэсэн ямар ажлууд байна? Тэрэнд хүний нөөц ямар одоо юугаа нөлөөллөө үзүүлж чадах уу? Ямар үр дүн гаргаж чадах уу гэдэг хэсэг нь тэр OKR нь болж байгаа байхгүй юу? Тэгэхээр өдөр тутмын ажлууд байна. Байгууллагын өсөлт рүү чиглэсэн гүйцэтгэлийг сайжруулах тийм ажлууд байна. Энэ хоёрыг л хооронд нь ялгахчих юм. Байгууллага дээр одоо бүх ажлуудыг ингээд одоо маш олон ажлууд ингээд байгууллага дээр байж байна те. Тэнгүүд нөгөө OKR-аар болохоор хамгийн чухал ажил дээр төвлөрсөн тэр ажлуудыг хийх одоо тэр системээр нь хийх тэр боломжийг л OKR өгдөгөө гэсэн үг байхгүй. Тэгэхээр байгууллага дээр KPI нь ч OKR нь ч байна гэсэн үг. OKR болохоор хамгийн нөгөө нэг чухлын сорчилж аваад тэгэнгүүтээ тэр чухал ажлыг одоо бүтээхийн тулд тэр ажлыг гүйцэтгүүлэхийн тулд ямар алхам шатаараа л бид нар авч хэрэгжүүлэх ёстой юм бэ гэдэг арга зүй боловсруулна гэсэн. Тактик боловсруулна гэсэн. Ер нь бол акшн план аа л гэсэн үг байхгүй. Тэгвэл одоо нөгөө байгууллага дээр гэдэг чинь ажилтнуудын нурууг авдагтай бид нар амар олон ажлууд ингээл байдаг. Байсаж байгаа л за ингээд жилийн төлөлгөө байна, улирлын төлөлгөө болгоод задлаад ингээд буулгаад ингээд сар-сардаа тэрийг хэрэгжүүлээд ингээд явж байгаа штэ. Явжаалаа гэхэд ингээд бидэрт ингээд маш олон төлөлгөө ажлын жагсаалтууд байдаг. Тэгэл нөгөө удирдлагууд чинь яасаа энэ ч хаана байна, энэ ч хаана байна гэл байнга ингээд нөгөө ажилтнуудаас яг нэгтгэдэг те. Гэхдээ бүгдээрээ л яасан ингээд чухал юм шиг санагддаг те. Нөгөө ажилтнууд нь яа энийг одоо хийх гэсэн чинь надад цаг байдгүй. За би гэсэн энийг хийчихээ дараа нь энийг хийчихье гэдэг ингээд. Тэр ажилтан хүртэл ажлынхаа одоо хамгийн чухлыг нь ялгаж аавна гэсэн үг байхгүй те. Сорчилж аваад энэ хамгийн чухал юм байна. Энэ дээр би хамгийн одоо өндөр оноогоо тавьчихъя те. Энэ дээрээ л би илүү их ач холбогдлоо өгье. За байгууллагын том төвшин дээр ингэж ярихлаар илүү дээр те. Яагаад гэвэл биднэрт байгууллагын өсөлт рүү чиглэсэн ямар ажил нь тэгвэл одоо ийм байна. Одоо ингээ ажилтан өөрөө ажлынхаа сорчлоод ирэмблээд одоо энэ ажил маань хамгийн чухал шүү гэд ингээд ирэмблэлсэн байж байдаг. Гэтэл удирдлагаас тэр чухал биш ажлыг яарвчлуулаад нэхэд байдаг. Чи энийг бушуухан шиг надад гаргаад өгөөтгөч энэ хэрэгтэй ээжтэй гэд нэхэд байдаг. Нөгөө хүн маань ажлаа ирэмблчээд байдаг. Энэ хооронд ингээд зөрүү үүсвэл тэрэн дээр бас одоо ямар одоо ойлголцлын одоо нэгдмэл байдал хэрэгтэй вэ? Одоо жишээ тухайн удирдлага өөрөө тэр ажилтнаа том цар хүрээгээд энэ хүний бүхэл ажлууд бол ийм байгаамаа, ирэмбэлчээр ийм байгаамаа гэдэг бас нэг ийм одоо ойлголцлын зөрүү, мэдээллийн дутвагшил бас тэрний дотор үүсээд байгаа юм шиг. Тийм шүү дээ. Одоо тэгж байгаа шүү дээ. Одоо жишээлбэл бид нар за нэг юм түрүүний нөгөө кофен дээр ярьж тэ. За энэ кофе үйлдвэрлэл ингээл тэ. Тэгээд маш олон одоо секторын дивишнүүд байна шүү дээ тэ. Маркетингийн хэлтээс, хүний нөөцийн хэлтээс гэдэг юм газарч гэдэг юм уу тэ. За санхүүгийн ингээд. За энэ ингээд 5 хэлтс байлаа гэж бодъё тэ. 50 газарч юм уу. Тэгвэл OKR гэдэг нэг зорилго тодорхойлцсон. За энэ кофе хийн гэдэг зорилго тодорхойлцсон тэ. Дээр нь ингээд байж байгаа байхгүй. За энэ кофе хийхэд санхүүгийн хэлтсээс ямар ажлыг нь хийх юм. Маркетингийн хэлтс нь юуг нь хийх юм. Хүний нөөц нь юуг нь хийх ингээд хэлтс болгон дээр ингээд тэр ажлынхаа одоо ажлаа гүйцэтгэх тийм үүрэг даалгавруудыг энэ дээр ингээд өгчдөг байхгүй. Тэгээ энэ хөлцүүд чинь бүгдээрээ доошоо яваад одоо нэгж ажилтаа хүртэл ингээд буучлаа штэ. Тэгэхэр чин ганцхан зорилгын төлөө бүх хүмүүс яг нэг хүчээ нөгөө нэг зарцуулаад те тэрлөө ингэ тэмүүлж байгаа зү те ердөөсө бүгдээрээ нэг юмны төлөө тэмүүлж байгаа. Энэ бол OKR системийнх нь хүч аахгүй. Яа тэгвэл энэ ердөөсө системээр ингэж явдаг. За 7 хоногт нь энэ ажлыг хийн, уулзалтаа хийн. За дараагийн 7 хоногт нь болоогүй байгаа ажлуудаа чеклэнэ. Дараагийн 7 хоногт нь болоогүй ажлаа чеклсэн нь яг үр дүнтэй явагдаж гин үү гэд ингэж ердөөсө байнга юм процесстэй ингэж ердөөсө спрашиг ингэж явагдчихэж хамгийн сүлд нөгөө кофе чи хийгдээд ингээ гараад ирж байгаа байхгүй. Одоо бол бид нар яг яаж нэглэр бизнес стратеги ингээ төлөвлөсөн тий. Тэнгүүтээ за ингээд нөгөө баахан цаасан дээр бичсэн тэр ажлын баахан жагсаалтнууд байгаа. Тэрийгээ яг үр дүн нь үү эсвэл энэ хийгдэх ажил уу эсвэл энэ зорилго уу гэдгийг бас ялахгүйгээр бүгдээр ингээд нэгтгээд ингээд оролцсон байдаг. Тэгэнгүүт бид нар ингээд ажилтнууд төөрөгдөл үүсдэг те маш олон ажлын жагсаалтнууд байж байдаг. Эдгээр нь нуруу хуглаад байдаг. Тэгээ аль нь ингээд чухал ингэдэг нь мэдэхгүй. Тэгтээ бас нөгөө ажлууд чинь яг хоорондоо уялдаад нөгөө кофе чи үйлдвэрлэгдэж гин үгүй юу гэдгийг мэдэхгүй. Тэ. Тэгэхээр тий
Тэнгүүт одоо нөгөө нэг одоо энэ кофений жишээ дээр одоо босоо байсан тэр нөгөө нэг ажлын ирэм дарааллын системийг хэвтэй байдалд зураглаж оруулж ирээд удирдлагын зүгээс тэр ажилтны зүгээс тэр харилцаа ойлголцол нь ямар ч асуудалгүйгээр энэ кофедо чиглэдэг те. Тэгж кофедо чиглэх юм бол тухайн энд хийгээд байгаа нөгөө удирдлага миний ажлын ирэм дарааллыг ойлгохгүй байгаа гэдэг асуудлыг хүртэл шийдэд өчөж шүү дээ. Харин тий. Тэгэхээр одоо OKR чи яадаг вэ гэхээр дээрээс доошоо, доороос дээшээ тэгээ бас яг энэ хэвтэй чиглэлд бүгдэнд нь хурж үйлчилдэг ийм систем байхгүй юу? Alignment гэж. Тэгээд хараа энэ бид нар яг нэг кофений төлөө явж байгаа гэдгээ хэн болгон тэрийг ухамсарлаж яадаг. Тэгтээ ухамсарлахдаа үр дүн талаас нь ухамсарлана. Хийх ажлын жагсаалт гэж ойлгохгүйгээр. Тэ. За жишээлбэл одоо нэг ажилтаа энэ кофег ингээд хийх гээд яасан чинь бидэрт одоо хүний нөөц дутуу байлаа шүү дээ, тэ. Тэнгүүд одоо за нэг энэ яг үйлдвэрлэлийн процессын дээр нь 5 ажилтаа хэрэгтэй байна гэд бодъё. За тэнгүүд хүний нөөцийн одоо нэг хэлцээ нэг ажилтна нь за 5 ажилтнаа хэрэгтэй юм чинь маш чухал те айгүй чухал мессен дээр очиж байгаа. Тийм учраас бид нар 10 одоо хүнтэй уулзж ээж тэрнээс ингээ сонголтоо хийн гэдэг юм төлөвлөгөө зохиоцсон байлаа гэж бодъё. За тэнгүүд тэр хүн яах юм? Яг энэ нөгөө төлөвлөгөөндөө л зүгээр 10 хүн гэдэг дээр л фокуслаад байна шүү дээ тий. 10 хүн гэдэг. За өнөөдрийн 10 хүн ямар ч хүн байсан болно тий. 10 хүнтэй л уулзж байл тэгэл тэр нь болно тий. Тэр өдрийн одоо таск биелэгдлээ. Тэгээд биелэгдлээ гэл тий. Тэгээд тэрийг ингээл хийгээ. Тэгээд тэр чинь одоо ингээд ганцхан одоо нэг 5 ажилтны бүрдүүлэхгүй шүү дээ. Бүтэн жилдээ ингээл байнгын ажилтан бүрдүүлж идэг. Ерөө тэр ажилтан тий өдөр алгаа 10 ажилтанд 10 хүнтэй ингээ интервью хийгээд байх юм бол тэр нь тэгэл ингээ бүр сүлдээ ингээ сурцсан тий ингээл зөвхөн тэрийгээ л хийгээд үж идэг. 19 тоол блокны кодлогдсон. Тэгээд 10 болчвол за болчлоо гэд. Тэгмүү тэр 10-ыг ер нь яг цаа дутуур чинь яах гээд байгаа вэ гэдэг дээрээ төвлөрсөн юм ерөөсөө алгуулж бүр ингээ мартагдсан тий. Тэгвэл одоо тэрийг яаж сайжруулах юм? Тэгхийн бол одоо нөгөө нэг 10 тоогоо ямар ч гэсэн мартаад ямар ч гэсэн энэ кофе хийх 5 бүрэлдэхүүнийг яавал тэр хүмүүсийг илүү одоо энд хэрэгтэй хүмүүсийг авчирч болох вэ? Би мэдээллийн сувгаа яаж тэлж болох вэ? Хэнийг одоо хэд ханд хийх юм уу? Эсвэл зарлах юм уу? Тэ? Тэгээд магадгүй тэр 10-ыг эхний 7 хоног тэр хэрэгжүүлэл үзье л та. Тэр 10 хүн дотроос ядаж нэг нь ч болов гарч ирээгүй байх юм бол тэр тактикаа өөрчлөөд за тэгвэл өөр хувилбар, өөр тактик баримтлаа. 10 дээр төвлөрөхөө болиё гэдэг ямар ч гэсэн эхний акшнийг үйлдэлийг хийнэ. Тий. Тэгэхээр одоо хүн яаж ийн үр дүнд чиглэсэн сэтгэлгээрөө ингэж явж гин гэсэн үг шүү дээ, тий. Яг тоороо биш, зөвхөн тоо биш. Хийгдэх ажлын жагсаалт гэсэн үг шүү дээ. Одоо би өдөр алгуу хурж ирэл 10 хүнтэй уулзчлаа болоо. Миний ажил болоо. Дахиад маргааш нүүрж ирэл 10 хүнтэй уулзлаа. Миний ажил болоо. Гэх биш. Харин энэ кофег хийх хамгийн чухал тэр 5 хүнийг олохын тулд би яг ямар эфорт гаргаж, ямар хүчин чадал гаргаж, тий. Юу хийх юм бол айгуу тийм сайн талантуудыг олж чадах вэ гэдэг тийм үр дүнлөө чиглэсэн ийм хандлагыг одоо бүрдүүлэх гэдэг байгаа байхгүй юу? Одоо миний анзаарч ирснээр бол энэ тоо мэдээлэл технологийн хэлтс дээр хамгийн их ажиглагддаг. За өдөрт мэдээлэл технологийн хэлтсийн мэдээлэл IT-ийн инженер за та сард нөгөө тайлангаа удирдлагатаа өгтөө. За би сард 30 компьютерийн дуудлага авч зассан байна. 30 сервер дээр ажилласан байна гэд ингээд энэ тоогоо л ахиулахын төлөө болчдөг сүлдээ ингээд сарын дараа за 40 болсон шүү, 50 болсон шүү. Би урд урдны хасараас илүү байгаа шүү. Гэтэл яг үүндээ тэр тоо өөрөө яг бодит үр дүн биш байгаа даа байхгүй. Тэр компьютерийн дуудлага ихсээд байх тусам тэр чинь өөрөө IT-ийн тал дээр IT-ийн инженер бол завгүй ажиллаад байгаа нь сайн боловч нөгөө талдаа компьютер дээр байгууллага дээр компьютерийн эвдрэл их байна гэдгийг илэрхийлээд байна шүү дээ. Тэгэхээр тэр компьютерийн эвдрэлийн одоо дуудлагыг аль болох багасгахын тулд тэгвэл тэр IT инженер юу хийх ёстой бэ гэдэг дээр бүтээлч байдлаар ажиллахад чиглүүлэх одоо тогтолцоо хэрэгтэй байгаа юм. Тэгэхээр нөгөө нэг тэгмүү тэр IT инженер болохоор би өнөөдөр мундаг ажилтан болохын тулд би зүгээр өстой байж болох дуудлагуудаа бүгдийг амжилттайгаар хаагаад байх юм бол би энэ компани амжилттай IT инженер болох болно гэдэг нэг юм урсмал одоо хэв маяг руу орчоод байна л да. Хийгдсэн ажлынхаа тоогоор нь тий чанараар нь бол биш байна тий. Бид нар тэгэхээр ердөөсөө байгууллага тоороо тэмүүлгүйгээр ер нь үр дүн рүү чанарлуу тэмүүлэл бас зүгээр юм байна. Гэхдээ ямар ч лсэн мэдээж яриг тоо байх ёстой тий. Тэр чанартай тоотой байх ёстой шүү дээ тий. Тэгэхээр бид нар OKR гэдэг бол ерөөсөө
зүгээр ямар талаас нь зорилгоо тодорхойлчих юм байна. Гарч ирж байгаа үр дүн дээр нь бид нар фокуслах хэрэгтэй юм байна. Энэ үр дүнгээ хийхийн тулд ямар одоо initiative-нууд хийх вэ гэдэг дээрээ ингээ фокуслаа. Тэгээд одоо нийтдээ одоо маш олон спиралууд явна л та тийм мэдээж иргэн төлөвлөчөөд төлснийхаа дараа гүйцэтгээднийхаа дараа одоо сайжралтай хийгээд алдаж унаад тийм тэгээд нийтээр нь ингээд одоо улирлаад өгнээд бүх ажилтнууд нийтдээ ингээд улирлаад өгнээд гүйцэтгэлээд өгнээд сайжирсан бол сайжирсан сайжраагүй болвол одоо алин дээр нь сайжруулах уу гэдэг ингээд үйл ажиллагаагаа явуулаад тэрний дараагийн одоо улирлалт нь бид нар одоо сайжраад одоо бид нар юу хийх вэ? Таны нөгөө түрүүн ярьсан шүү дээ тий 70% болчлаа 80% болчлаа KPI-аар үнэлэгдсэн. Тэгээд одоо яах вэ? Тэрийг яагаад сайжруулахгүй тэрийг хайчаад дараагийнхаа улирлын төлөвлөгөөрөө шууд орчод байгаа юм бэ гэдэг. Энүүнийг болиулаад OKR чинь болохоор за энэ 80% болцсон юм чи одоо 20% бид нар яг яавал 20% бас авч чадах уу? Тэгээд өшөө яаж сайжрах вэ? Яаж ямар боломж байна гэдгийг нийтээрээ харж ярьдаг. За энэ донд нь бас нэг ингээл айгу ядаргаатай тий нөгөө байгуулагч сайн ч хүн байна, муу ч хүн байна, бүр ингээд хортой ч хүн байна тий. Хортой хүн байвал яах вэ? Тий. Тэгэх юм бол удирдах ажилтан нөгөө хортой хүнтэй заавал ажиллах хэрэгтэй болчдөг тий. Тэгэхээр нөгөө тэр харилцааны бас ингээ ур чадварууд удирдах ажилтнуудад хэрэгтэй болдог тий. Тэгэхээр яг энэ дээр бас ингээл нэг тэр яаж харилцах уу гэдэг талаар нь бас зааж өгдөг л дөө. Нийт ажилтны одоо дунд болохгүй байгаа хүнийг шүүмжлэх хязгаарч байж болохгүй. Тэгэхээр хамгийн харамсалтай нь манай Монголын компаниудын удирдлагууд бас тиймэрхүү үйлдэлүүд бас гаргадаг хүмүүс байдаг тий. Энэ бол нөгөө ажилтны нураг авдаг. Тэгэхээр OKR аргачлалыг ингэж ашиглах юм бол бас нэг тэр харилцааны тэр системийг нь бас ашиглах юм бол бас айгүй зүгээр байгаа байхгүй. Ажилтны нураг нь чахгүй тий илүү нөгөө мотивац өгөөд ингэж ажиллаулаад байдаг. Тэгээд хизээ ямар үед хинтээ яаж ярих вэ гэдгийг одоо ингэж бас олоод мэдчихдэг тий. Энэ аргаар ингэж яваад ах юм бол энэ бас айгүй чухал тий тийм чистний айгүй гоё юм аргачлал. Тэгээ бас биний ингээд таны ярианаас сонсоод ахад энэ soft skill-ийг бас нэлийн хөгжүүлээд энэ одоо багийн ажиллагааг ягаад гэвэл одоо босоо байсан тогтолцоог дэлгэмэл болгоод бүх хүний зорилгын төлөө зүтгээд ирэнгүүт хүн хоорондын багийн ажиллагаа сайжирч нэг зүйлийн төлөө зүтгээд байгаа юм чинь тэрийгээ дэмжиж энэ хүн дээр энэ хэсэг дээр нь туслаад өгье гэдэг энэ нэг хүндлэн болцоод ирэнгүүт одоо бүгд нэг зүйлийн төлөө тэмцээд зүтгээд ирэнгүүт тиймэрхүү бас нэгээ дэмжих багийн ажиллагааг сайжруулах илүү мотивацтай урам зоригтой байх тэгээ хүн хоорондын эерэг хандлагууд ч гэсэн бас нэг үүсэх юм шиг санагдаж байна. Харин тий. Бас нэг шалтгаан нь юу вэ гэхээр би нөгөө байгууллага дээр очиж хүний нөөцийн зөвлөгөө үйлчилгээ үзүүлдэг. Тэгээ байгууллагууд дээр очиад ингээд байгууллагын соёлын судалгаанууд авдаг байхгүй юу? Байгууллагын соёлын судалгаанууд авангууд зарим байгууллагууд бол аюу сайн гэдэг байгууллагын соёлоо ер нь бол юу вэ гэдгийг ойлгоцсон байдаг. Зарим байгууллагын соёлоо бас юу вэ гэдгийг ойлгоогүй ч байгууллагууд байдаг. За энэ дотор ингээд байгууллагын соёлт чинь мэдээж хэрэг түрүүний хэлсэнтэй нөгөө удирдах ажилтан хоёрын хоорондын уялдаа холбоо, одоо харилцаа, хандлага, юуруу тэмүүлж байгаа гэл ингээд байгууллагын соёл дотор чинь маш олон төрлийн юмнууд ордог. За энэ дотор би OKR-ыг франчайз болгож Монголд оруулж ирснээрээ OKR аргачлалыг системээр нь одоо Монголд ингээд тарах бодломоор байгаа байхгүй одоо нэг түгээмээр байгаа. За энэ яг яаж байгаа вэ гэхээр тэр байгууллагын соёл дээр те гүйцэтгэлийн соёлыг нэмээчээ гэдэг бас нэг юм өнцөг гаргаж байгаа байхгүй те. Тэгэхээр анх одоо бүгдээрээ ярьсан те байгууллагын гүйцэтгэлийн соёл гэж яг юу юм бэ? Байгууллагын соёл гэж ярьдаг. Энэ дээрээ гүйцэтгэл гэдэг үгийг нэмчих юм бол бид нар байгууллагын соёлоо тэр харилцаа хандлага бүх юмтай цуг гүйцэтгэлтэй тий ингээ оролцох юм бол бид нар ямар гоё юм хамт олон болох вэ? Хүний нөөцийнхний бас нэм хүсээд байдаг тийм хамт олон чинь бас бүрдэх юм шүү гэдэг өнцгийг би бас олж харсан л да. Тэгээ тийм учраас одоо Монголын бүх байгууллагууд энэ OKR-ыг уг нь хэрэгжүүлчихвэл Монгол улс ч гэсэн бас ингээ хөгжих боломжтой байхгүй юу? Тэгэхээр одоо Монгол улсаа хөгжүүлэх гэх юм бол нэгжээс нэгсүүлээд ингээд явах юм бол тий ятаж ингээ системтэйгээр яваач хэрэгжүүлээч гэж л би бол уриалаад байгаа л да.
Тэгэхээр ийм байна л да. Одоо компаниудтай ер нь бол харилцагч байгууллага биш байдаг. Одоо ямар ч одоо хувийн аж ахуйн нэгж одоо зөвшөөрөл авахтаа ч юм уу ямар нэгэн байдлаар төрийн албаны ямар одоо байгууллагуудтай харилцаж эхэлдэг. Тэгэхээр зөв OKR системийг компанидаар нэвтрүүлээд нутагшуулаад хэрэгжүүлж байгаа байгууллага ч гэсэн нөгөө байгууллагууд руугаа ч гэсэн нөлөөлөх магадлал маш өндөр болчдөг. Тэрүүгээрээ нөгөө нэг ингэж тархаж нөлөөлөл явсаар хагаад Монгол Улсын хэмжээнд тэр системийн тогтолцоо гэдэг чинь өөрөө эмгцэгцтэйгээр бүрдэх нөхцөл нь нэг компаниас л үүсч болох үз. Чи харагдаад байдیں۔ Тий. Тэгэхээр одоо энэ OKR-ыг ерөөсөө салбар нэгж харгалцгүйгээр хэрэгжилж байна. Тухайн үед анхандаа одоо Intel-с үүссэн тий. Тэгэл Google руу очисон тий. Ингээд явжсэн чинь тэд нар ингээд аягүй амжилттай яваад байсан чинь бусад одоо өөр салбарын байгууллагууд ингээд хэрэгжүүлээд үзсэн л дээ. Тэгээ ингээд хэрэгжүүлээд явхад ердөөсөө аягүй сайн тий амжилттай явсан. Одоо Америкийн компаниудаас хэсүүлээд ингээд дэлхийд даяар тархаж байгаа байхгүй. Одоо тэгсэн чи ямар амар хурдтай хөгжиж байна тий. Хятад улс. Тэгээд ингээд эргээд харсан чи OKR хэрэгжүүлсэн байгаа байхгүй. Нэгтэд байгууллагууд. Хөгжлийн чиглэлээ ингээд тодорхойлцсон. Хөгжлөө системтэйгээр ингээд явцсан. Аваад явцсан байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг цаашаа үүсэж бий болох нөхцөл байдлуудыг урьдчилан таамаглаж хөгжөөд байгаа газрууд юу хэрэгжүүлээд байна гэдгийг соргоор анзаарсан байгууллагууд бол манлайлагч болоод жишг болоод нөгөө зах зээлийнхаа урд нь алхаад явна шүү дээ. Тэгэхээр тэр урд нь алхахын тулд мэдээж бүгд зэрэг гараанаас бол гардаггүй. Бүгд зэрэг гараас гарна. Гэхдээ нэг нь хоёр нь гээл хин нэгэн нөгөө манлайлагч гарч ирдэг шүү дээ. Байгалийн хуулиараа ч гэсэн. Тэгэхээр OKR системийг аль болох эрт нутагшуулаад эрт хэрэгжүүлээд ирэх юм бол тэр бол зах зээл дотор бол манлайлагч тэсжүүлдэг битгий хэлбэр өрсөлдөгч манлайлагч нь болж ирнэ гэд. Тэгэхээр ер нь бол нэг манлайлагч болохын тулд манлайлагч компани төр зах зээлийг эзэгнэгч монопол болохын тулд тий OKR-ыг системийг бүтэн нутагшуулж бүтэн судлаж хэн анзаарч чадчихээн тэр л орд болох юм. Тий. Нэг хиттийн компани байсан. За тэрийг хэлснийг зүгээр жишээгээр дуртай те. Тэгээд тэр хүн юу гэж хэлсэн бэ гэхээр одоо бол айгүй тийм том бизнес эрхэлж байгаа компани баггүй юу? Тэрний одоо удирдагч нь гэсэн маа. Хэрвээ одоо бизнес эрхэлж байгаа бол те OKR-ыг мэдгүй байгаа бол та бол одоо бизнес эрхлэгч хүн биш байна гэж хэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр одоо OKR гэдэг системийг ерөн зүгээр ядаж судлаад үзчихээ те. Ядаж ингээд системээр нь ингээд нэг томоор нь хараад үзчихээ. Энэ бол үнэхээр байгууллагын гүйцэтгэлийг сайжруулах юм систем байгаа юм байна гэд нэг хараад үзчихээ л гэж уриалах хэрэгтэй те. Тэгэл одоо OKR нэвтрүүлсэн байгууллагын жишээг одоо юм болгон л нээлттэй болчихлоо шүү дээ. Ингээл нийтээс хайгаал хэмэл хоёрын хунаар хайгаал харахад ер нь бол амжилттай компаниуд олон улсын Google байна, Intel байна, Netflix байна тий. Ингээл харангууд ардаа OKR-ыг хэрэгжүүлсэн байж байгаа тий. Тэгвэл бид нар яагаад тэрнээс хоцрох хэрэгтэй юм бэ? Бид нар за тэр одоо уулын ориглоор ярих юм бол оргилд хүрх гээд тэмүүлээд ориглоос ойрхон явж байхад бид нар ядаж уулын билээсээ холдоод араас нас зүтгээд явж явах хэрэгтэй байгаа. OKR-ийг үүсгэн байгуулсан түүхийг ингээд харахаар Andy Grove гэж хүн болохоор ингээд характерын хувьд бусдад ингээд зааж сургах дуртай, эерэг хандлагатай, нийтээч нэг ийм хүн байгаа байхгүй. Тэгэхээр ер нь компани аль болох нээлттэй, аливаа зүйлс хоргог, тэгээ алдаанаас айдгүй ийм байх юм бол та бүхэн бас тэр маш хурдцтайгаар хөгжих бас нэг сигнал болох юм шүү гэж бас хэлмээр байна. Тий. Яг зөв. Тэгэл алдаанаас айгаал төсөд тэмүүлээл за ингэж болохгүй гэл нөгөө ягшмал дүрмэнд баригдал байх юм бол бас бид нар бас хаана алхаж байгаа вэ гэдгээс анзаарах хэрэгтэй байна. Тэгээд надад бас нэг анзаарчихсан юм болохоор манай Монголын байгууллагууд за манайх болоогүй дээ гэж аяух боддөг юм байлээ. Манайх бол арай болоогүй. За одоо бүгдээрээ дижитал руу ингээд шилжийа гэдэг. Манайх арай болоогүй. Монгол улсад хоцорж явж байгаа штэ. Тэр гадаад компаниуд байгууллагууд ингээд явдаг юм байгааз. Манай улс бол болоогүй байгаа шүү гэл тээ. Гэх мэтлэнгээр манайх болоогүй байгаа гэж айгүйх тэр юугаараа өнцгөр их явд юм билээ. Тэр нь бараг ингээд хөгжлөөс нөгөө 5 жил хоцрох байсан бол 10 жил 15 жил болгоо хойшлуулждаг. Тэр сэтгэлгээ өөрөө маш нэг хүчтэй нөлөө үзүүлээд байгаа. Тэгэхээр Google ч гэсэн анх ингээл агуулгын өрөөнд хоёр ажлаа хайсан хоёр инженер Google-ыг байгуулж ирсэн юм шүү дээ. Тэр хоёр тэгэхэд өөртөөхөө амбицийг маш өндөрт харсан. $50 жилийн орлоготой болоо гэд харсан.
Тэгэхэд тэр амбицаараа өөрсдөө жигүүрлээд дотоод галнасаа мотивацтай явж ирсэн. Гэтэл тэр хоёр хүн магадгүй яг бодит реалистик байдлаар харах юм бол хоёр ажлаа хайцсан тий ямар ч орлого байхгүй хоёр офисч байхгүй юм хоёр инженер ингээд ажиллаа явж гинэ гэдэг чинь өөрөө Монгол тэр таны хэлээд байгаа энэ майндсетээр харах юм бол болоогүйгийн болоогүйсэн байна. Харин тий. Тэгэхээр ердөөсөө энэ сэтгэлгээгээ бүгдээрээ болио тий. Бүгдээрээ цоргог хурдтай тий. Алдвал алтан л үз. Онол онно л үз тий. Алдаад байвал нөгөө энэ гэрлэж яасан бэлээ 10,000 удаа алдсаар агаад 10,000 нэг дэх удаа нь барыг болсон мэт гэрлэн тий. Тэгэхээр ердөөсөө алдъя, хурдан хий, хурдан суралцъя. За энэ OKR-ыг хэрэгжүүлдэг юм аа гэхэд тэ юу хичээсэн хэрэгжүүлдэг юм аа гэхэд ер нь бол try хий. Оролдоод үзье. Бид нар чадна. Бид нар жилийн сарын $50,000 орлоготой болно гэж мөрөөдсөн ч ер нь яа тийм тий. Ердөөсөө л байгууллага мөрөөдөл дээр тогтдог. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд бид нар стратеги зурдаг. Стратегиа зурчаад бид нар тэрийг хэмжиж үздэг. Тэрийгээ бид нар яаж гүйцэтгэл болохыг, хэн гүйцэтгэл болохыг бүх нөөцөө шавхчиж тэрийг гүйцэтгэл болно те. Тэгэхээр эцэст нь ердөөсөө байгууллагын гүйцэтгэлийн соёлыг Монгол улстай түгээл гэж би бодож байна. Харин тэгээд нөгөө нэг жижиг ингэчих болов тэгчих болов гэсэн ингээд харилцаа хүн хоорондын тэр алхам дээрээ бүдрээд хоошоо алхаад амиргүй л штэ аль бол тэр болвол наацхийн нөгөө нэг хүн болгоомж байж ах хэвээр ёс зүгтэй. Тэгээд дараагийн шаг бид нарыг маш сайхан ирээдүг хүлээж ийн тэр ирээдүг рүү хамтдаа хурдцтайгаар алхацгаая гэж уриалмаар байна. Танд баярлалаа. За баярлалаа. Цогцлмаадаа баярлалаа. Манай цогцлмаа бол өсөж яваа маш мундаг бизнес вумен те лидер тэгээ залуучуудыгаа ер нь араасаа булган сүултээ те маш мундаг ийм захирал явж байна. Мундаг охин байна, ээж байна тий. Тэгэхээр ирээдүйн амьдралд нь томоос том амжилт хүсье. За тэгээд ер нь бол OKR Mongoliaгийн манай хамгийн отхон гишүүн, хамгийн хөөрхөн гишүүн тий. Тэгээд ингээд би тэгэхэд OKR Mongoliag болон OKR гэдэг энэ системийг Монгол улстай дэлгэрүүлэхэд Монгол улстай бүр хурдцтайгаар ойлгуулахад ур чадвар авиас бэлэгтийн урам зориг чинь үнэхээр хэрэгтэй байгаа. Тэгээд улам их ингээд сайн ажиллаараа, улам дэлгэрүүлэхт энэ үйлс амжилттай оролцоорой гэж хүсье. OKR Mongolia бүгдийг нь биш, чухлыг нь хэмж